Бүгдээрээ сайн байцгаана уу? Тулгар төр байгуулагдсны 2228 жил. Их Монгол улс байгуулагдсны 813 жил. Ардын хувьсгал ясны 98 жилийн баяр наадмын халуун мэндийг эзэн Есүс Христийнхаа нэрээр та бүхэнтэй өргөн мэдчилье. Та бүхэн өнгөрсөн өдрүүдэд сайхан баярлсан байх, сайхан наадмалсан байх. Би ч гэсэн бас сайхан баярлаж, сайхан наадмаллаа. Тэгээ монголчууд бид бүхний яа харахгүй үн цэнтэй өдрүүдийн нэг байлаа, бас баярлан тэмдэглэх ёстой түүхт учир утгатай өдрүүдийн нэг байлаа. Сая манай Магтаалын удирдагч Мантхаа маань хэлсэн тийм ээ. Залбирж явахдаа магтсан. Энэ бүхэн Бурхны ивэл юмаа гэж. Бурхан байсан учраас, Бурхан биднийг ивээсэн учраас улс үндэстэн маань өнөөдрийг хүртэл оршин тогтнож бид бүхэн энх тунх амьдарсаар байна. За өнөөдөр би та бүхэнд эзний үгийг 2 дугаар Коринт номын 5 дугаар бүлгийн 11-ээс 21 дугаар ишлээс эзний үгийг би дамжуулахыг хүсэж байна. За юуны өмнө өнөөдрийн сургаалтай холбогдуулаад багада байнга хийдэг байсан нэг дуртай зүйлээ та нартай бас ярив. Тэр бол манай байрны ойролцоо байдаг элчин сайдын яамдуудын самбарныхын зургийг очиж их үзэх дуртай байлаа. Би өвөө дээр өссөн, өвөөтэйгээ хамт амьдардаг юм хүүхэд байсан. Тэгээд өвөөгөө дагаал манай байрны ингээд ойролцоо элчин сайдын яамдуудаар тэр үүд дээр нь очиод үүдэн дээр байдаг тэр самбарн дээр байдаг тухайн улс орны хөгжил цэцэглэлийг харуулсан зургууд байдаг штэ. Тэр зургуудыг ингээд очиж үзэх дуртай байсан. Манай гэр яг засгийн газрын ордны арын аркта байр багхгүй юу? Тэнд байсан багхгүй юу? Тэгээд манай байрны тэр хаваар их олон элчин сайдын яамдууд байдаг байсан. За ингээд хойшоо гэх юм бол одоо хойд солонгосын элчин сайд Бүднээр гарчсан солонгос ард улсын элчин сайдын яам байдаг байлаа. Хажууханд нь Германы элчин сайдын яам байдаг байлаа. Хажууханд нь Куб улсын элчин сайдын яам байдаг байлаа. За манайхаас зүүн тийшээ явах юм бол одоо 64 дүр хүнсний дэлгүүрийн хойхон тал замын одоо энэ Бээжингийн гудамжинд байгаа хятадын элчин сайдын яам гээл байна. Тийм ээ. За ингээ манайхаас баруун тийшээ 1-р дэлгүүр зүг рүү ингээд явах юм бол тэр үеийн Японы элчин сайд байдаг байсан. Одоо JICA гэдэг байгууллага орцсон байгаа шүү дээ. Одоо Японы элчин сайд бол бүр тэр урагшаага байгаа тийм ээ. За ингээд их олон элчин сайдуудын яамдууд ингээд манай байрны иргэн тойронд байдаг шээ. Тэгэл тэр хаваар ингээд дэлгүүр хоршоо ингээд ороод өвөөгийнхэн гараас хөтлөөл ингээд явж байхдаа өвөөтэйгээ хамт нөгөө элчин сайдын яамны уртлын самбарны зургуудыг их үзэх дуртай. За тэгээ би өөрөө баг бахта хятадын үүшүүгээр хичээлдэг байсан болооч тэр хятадын элчин сайдын яамны үүдэн дээр зургийг бас их үзэх дуртай. За тэгээд тэр зургийг харахаар одоо тухайн улсад юу болж байгаа юм бэ гэдгийг жоохон ч гэсэн одоо хардаг байсан. Та нар элчин сайдын яамдын тэр уртлын зургуудыг үздэг байсан бол одоо тэгж үздэг байсан хүмүүс бол одоо мэдэх баха. За энэ улс ингэж байгаа юм байна гэж тий. За энэ улсад ийм баяр болж. За энэ улсад одоо ийм үйл явдал болж итэр гэл. Тэгээд тухайн улсад ингээд улсад нь одоо тэмдэглэлт ингээд үйл явдал болох юм бол түүнтэй холбоотой зургууд нь ингээд элчин сайдынхын яамны урталт ингээд гарчдаг байсан. Тэгээд тэрийг харахаар ингээд тэр улс оронд одоо юу болж байгаа юм? Тэр улс орн одоо ямар улс орн юм гэдгийг ингээд жоохон ч гэсэн тэндээс одоо мэддэг байсан. Тэгэхээр та нар мэдэн тийм ээ элчин сайдын яам. За хонц бөгөөд бүрэн эрэхт элчин сайд ер нь ямар үүрэгтэй хүн юм бэ гэхээр өөрийнхөө улс орныг тухайн суугаа улс орондоо төлөөлдөг. За юуны төлөөлдөг юм бэ гэхээр тэр эв нэгдэлтэй одоо эв найрамдлын одоо харилцааг бэлэгдэж тэр харилцааг одоо батчин бэхжүүлэхийн төлөө тэр одоо хонц бөгөөд бүрэн эрэхт элчин сайд гэдэг хүн чинь тэнд сууж байгаа шүү дээ. За одоо Монгол зугаа хятадын элчин сайд бол яг Монгол хятад хоёрын хоорондын харилцааг хариуцж сууж байгаа юм баггүй тэр чинь. Германы элчин сайдыг аваад үзье. Тийм биз дээ. Герман улс Монгол хоёрын хоорондын одоо харилцааг одоо батжуулан бэхжүүлэхийн төлөө сууж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр эв нийлэмжтэй тэр одоо тэр инх тавьж одоо тэр харилцан одоо тэр бие биенийг хүндэлсэн одоо тэр бүхий л харилцааг одоо хөгжүүлэхийн төлөө сууж байгаа хүн байна. За бусад улс орнуудад байгаа манай Монголын элчин ч гэсэн ялгаагүй яг л энэ үүргээр сууж байгаа шүү дээ. Тухайн улс орнуудад тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр улс оронд Монгол орныг рекламдах, сурталчлах, таниулах тийм ээ. Тухайн улс орныг Монголтой зуучлах тийм ээ. Тэгээд тухайн улс орноо Монгол улстай одоо эв найрамдал одоо тэр харилцааг батчин бэхжүүлэхийн төлөө альва одоо элчин сайдын яамдууд болон
түүн сууж байгаа бүрэн эрхт элчин сайд маань одоо үүний төлөө суудаг. Тэгэхээр би яагаад өнөөдөр элчин сайдын тухай яриад байгаа юм гэхээр бидний уншсан Библийн одоо текстэн дээр маань Христийн элчин сайдын тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ 2 дугаар Коринт хэмээх энэ Библиэд бичигдсэн энэ шинэ гэрээний энэ захидлыг бичсэн Илч Паул, Христийн номлогч, Христийн сайн мэдээг түгээгч, Христийн алдрын төлөө амьдралаа зориулсан Илч Паул маань өөрийгөө би Христийн элчин сайд юм а гэж хэлсэн юм. Тэгэхээр Христийн элчин сайд гэж хэлж байгаа гол учир нь юу гэвэл энэ дэлхийг Христтэй зуушлахын тулд, энэ дэлхийг Христээр дамжуулан Бурхантай эвлэрүүлэхийн тулд би байгаамаа гэж. Энэ үүний төлөө миний үйлчлэл байгаамаа. Үүний төлөө би ажиллаж амьдарч байгаамаа. Тийм учраас та нар Бурхантай эвлэрцгээ гэж. Одоо Коринтчуудыг Илч Паул ятгаж байна л да. Тэгэхээр өнөөдөр бас би эзний үгээр дамжуулан та бүгдийг бас ятгамаар байна, тийм ээ. Та нар Бурхантай эвлэрцгээ гэж. 1-р зууны үед Илч Паул тухайн үеийн одоо дэлхийн ертөнцид Бурхны элчин сайд болон Есүс Христийн элчин сайд болон Христийн сайн мэдээг тунхаглаж, Христийг сурталчилж, хүмүүсийг Христээр дамжуулан Бурхантай эвлэрүүлэхийн төлөө байсан бол өнөөдөр Христийн сүм чуулган болсон бид бүхэн Христийн төлөө амьдарч байгаа бид бүхний нэг үүрэг бол энэ байгаа. Юу гэвэл бид өнөөдөр энэ дэлхий дээр амьдрахдаа Христийн элчин сайд болж амьдарч байгаа. Бид бүгдээрээ эргэн тойронд байгаа өөрийнхөө орчинд байгаа хүмүүсийг бид нар Христээр дамжуулан Бурхантай эвлэрүүлэхийн төлөө өнөөдөр бид нар дуудагдсан ийм хүмүүс байгаамаа. Тэр Паул энэ тухайгаа ярьсан. Тэгэхээр Хятадын элчин сайд Монголыг Хятадтай холбохын төлөө байдаг. Америкийн элчин сайд Монголыг Америктай холбохын төлөө байдаг. Солонгосын элчин сайд Солонгосыг Монголтой холбохын төлөө байдаг бол Христийн элчин сайд хүн төрлөختнийг Христтэй холбохын тулд байдаг. Тэгэхээр тэр элчин сайдын яам нь өөрөө энэ дэлхийд орших Христийн сүм чуулганууд юм аа. Харин тэр яамд суугаа хүмүүс бид бүгдээрээ өнөөдөр энд онц бөгөөд бүрэн ирэхэд Христийн элчин сайдууд юм аа бид нар. Тэгэхээр энэ ганцаараа элчин сайд биш ээ. Харин Христэд итгэж байгаа хүн болгон, Христийн төлөө амьдарч байгаа хүн болгон өнөөдөр энэ дэлхийд өөрийн эргэн тойронд байгаа өөрийн нийгмийг Христтэй холбохоор дуудсан элчин сайдууд юм. Тэгэхээр энэ дэлхийд байгаа Христийн чуулган бүр тухайн газар орон нутагта Христийг сурталчлах, Христийг таниулах, Христийг түгэх, Христийг дэлгэрүүлэх, Христийг ойлгуулах, Христийг сурталчлах тэр элчин сайдын яамдууд болж өгдөг юм аа. Тэгэхээр Битаний ургас чуулган болмон энэ дэлхий дээр монголчуудын донд Улаанбаатар хотод Бурхны тавьсан элчин сайдын яам бүлгөө. Тэгэхээр бид тэр яамын ажилчид юм аа. Тэгэхээр бид юуны төлөө ажиллах юм бэ? Бид Тэнгэрийн хаанчлалыг сурчлахын төлөө бид нар амьдрах ёстой. Бидний аврагч эзэн Есүс Христийг бусдад таниулан мэдүүлэхийн төлөө бид нар ажиллаж амьдрах ёстой. Тийм учраас Илч Паул энэ хэсэг дээр юуны тухай дурдж байгаа вэ гэхээр та нар надад итгэдэг. Би та нарыг хуурж мэхлээгүй. Би бол итгэмжт нэгэн гэдгээ Паул Коринтчуудад тайлбарлан ойлгуулж байгаа. Яагаад гэвэл Коринт хотын чуулганы итгэгчдийн дунд нэг хэсэг нь Паул дуртай, нэг хэсэг нь Паул дургуутчихсэн. Яагаад нэг хэсэг нь Паул дургуутчихсэн шалтгааныг би өмнө та нарт олон удаа тайлбарсан маа, тийм ээ. Юу гэвэл Коринтын чуулган бол өөрөө маш завхарсан чуулган байсан. Тийм учраас Паул Коринтын чуулганыг засаж залруулахын тулд маш хатуу үгтэй захиа бичсэн. Гэтэл тэр хатуу үгтэй захиаг уншаад нэг хэсэг нь гимшсэн, ойлгосон, хүлээж авсан байхад харин нэг хэсэг нь дургуутсан, дүнгнэн бутансан байгаа. Гомдолсон байгаа Паул. Ингэж хэлээд тахтай яад юм. Намайг ингэж бичээд тахтай яад юм. Ийм хатуу бүгээр яриад тахтай яад юм. Өөрийгөө юу гэж бодсон энэ Паул? Гэх мэтчлэн нэг хэсэг нь Паул дургуутсан байна. Тэгээ заримдаа пастор хүн, сайн мэдээ тараагч хүн эзний үннийг тунхаглахад нэг хэсэг нь дуртай байдаг, нэг хэсэг нь дургүй байдаг. Та нар мэднэ тийм ээ? Нэг хэсэг нь нэрээ наа чи үнэн байна. Нэрээ би Бурхныг ирж хайж байсан юм аа. Нэрээ би наатаханд чи итгэе. Наа чи нэрээ бодоочтой үгийг ярьж байна гэдэг байхад нэг хэсэг нь чи зайл гэж бидрийг тийм ээ буруутгадаг байгаа шүү дээ бас. Бид Есүс Христийн тухай ярихад бити наатайгаа яриад чимээгүй бай гэж. Зайлаад үг, яваад үг, нүднээс далд ороод үг гэж. Холгоч наатайгаа яри. Тэр цонсох дуртай хүндээ нэг яри гэж. Нэг хэсэг нь ингэдэг тийм ээ. Харин нэг хэсэг нь яадаг вэ? Наатайгаа яриач би сонирхъя. Би залбирая тэр Бурханаас чинь. Надад хэрэгтэй юм байж магадгүй. Би авахыгаа авъя гэж. Нэг хэсэг нь ингэ сонсдог. Тэгэхээр Илч Паулд бол Коринт хотын чуулганыхны нэг хэсэг нь бол Паулын хэлсэн үгийг хүлээж авсан, нэг хэсэг нь бол Паулын хэлсэн үгийг хүлээж авч чадаагүй. Тийм учраас одоо нэг хэсэг нь яасан Паул гомдсон. Паул дургуутсан. Паул хитрхи хатуу хөхтэй байна гэж. За ингээд Паул хоёр дахь цагтлаараа дамжуулаад өөрийнхөө үнэн зүрхийг
Коринтын чуулганыханд одоо ойлгуулахар хичээж байгаа. Ингэж ойлгуулан ярих зураа Христийн одоо үннийг хажуугаар нь давхар Паул одоо зааж байгаа. Тэгэхээр нэгдүгээр Паул өөрийгөө ойлгуулах гэж байна. Хоёрдугаар өөрийгөө ойлгуулангаа Христийн үннийг чуулганд үргэлжлүүлэн заасаар байна. Тэгэхээр Паул яг энэ хэсэг дээр мөн ялгаагүй өөрийгөө бас ойлгуулахын төлөө ярьж байгаа. 11 дэх ишлээс ахвалаад би дахиад уншия. Иймээс бид эзнээс эмээхүйг мэдж хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил болсон. Та нарын мэс чанарын доторч бид ил болсон гэж би найддаг. Тэгэхээр би та нарын мэс чанарын хувьд ч гэсэн би ил болсон. Та нар намайг аль хэзээ ойлгосон гэж би найдаж байгаа гэж. Паул энэ дэр ингэж тайлбарлаж байна. Бид өөрсдөө та нарт дахин сайшаах гээгүй. Харин биднээр бахархах боломжийг та нарт өгч байна. Ингүүл зүрхэнд байгаагаараа бус харин гаднах төрхөөрөө бахархах хэстэд та нар хариутай болно гэж хэлсэн ба. Тэгэхээр би ингээд өөрийгөө тайлбарлаалаа гань өөрийгөө магтаад байгаа даа биш юм аа. Өөрийгөө сайшаагаад байгаа даа биш юм аа. Өөрийгөө дүүйлгөөл өөрийгөө магтаал ингээд хүн нэг тийм төрлийн хүмүүс байдаг ч та нар мэднэ юм. Ярихаараа л өөрийгөө ярьдаг. Тийм ээ, ярихаараа л өөрийгөө яриад тэгжээлээ, ингэжээлээ гэл чиний насан дээр тэгжээлээ, ингэжээлээ гэл юм ярил өөрийгөө яриул өөрийгөө магтаал ерөөсөн довтон ингэж ярьдаг хүмүүс байдаг. Тэгэхээр Паул хэлж яана л та. Өөрийгөө тайлбарлаж байгааг юм байна. Намайг ингэж яах гэж та нар битгий ойлгоорой. Ингэж яах гэж битгий ойлгоорой. Би өөрийгөө дүүйлгээд байгаа юм биш ээ. Би өөрийгөө сайшаа магтаад байгаа юм биш ээ. Намайг зөв ойлгох юм бол та нар миний яриад байгаа тэр Христийг үннийг ч гэсэн та нар зөв ойлгох юм аа. Ялангуяа гадна харагдах байдлаараа бахархдаг хүмүүст та нар зөв хариулт өгөхийн тулд би зүрхэн дотроо бахархах юмтай хүний хувьд би та нарт тэр доторх бахархах юм чинь тухай заагаад байгаа шүү гэж Паул энэ дээр тайлбарлаж байгаа. Ингээд цааш нь 13 дугаар эшлэлээр учир нь бид ухаанаа алдсан бол энэ нь Бурхны төлөө юм. Бид эрүүл ухаантай байгаа бол энэ нь та нарын төлөө юм гэж хэлсэн ба. Зарим хүмүүс Паулыг тэгж хүмжилсэн байхгүй. Энэ Паул мангар баха гэж. Энэ Паул заримдаа бүр нэг солиотой юм шиг байх юм гэж. Зарим нь болохгүй Паул ч айгүй ухаантай юм хэлээд байгаа байхгүй яг үнэндээ гэл. Зарим тэгсэн ба. Тэгэхээр Паул одоо энэ дээр тайлбарлаж байна л да. Та нарын хэлээд байгаагаар би ухаанаа алдсан байгаа бол би Бурхны төлөө тэгж байгаа юм. Та нарын хэлдгээр би ухаантай байгаа бол та нарын төлөө байгаа юм би гэж. Тэгэхээр өнөөдөр би та нарыг хэлсэн хатуу үгээр шүүмжилж засаж залруулах гэж хэлсэн миний зүрх сэтгэлийг та нар ойлгоорой. Ингэж Паул зааж байгаа. Ингээд цааш нь үргэлжлүүлээд Паул 14 дугаар эшлэл дээр Христийн хайр биднийг албаддаг. Учир нь нэг нь бүгдийн төлөө өгсөн тул бид өгсөн гэж ятгагцсан. Тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бос харин өөрсдийнх нь төлөө үхээд амьлуулагдсан түүний төлөө амьдрах ёстой гэж Паул одоо энэ дээр тайлбарлаж байна. За тэгэхээр одоо Паул эргээд нөгөө элчин сайдын одоо ажлынхаа тухай одоо энэ дээр Паул тайлбарлаж эхэлж байна. Бид яагаад Христийн элчин сайдар болсон юм бэ? Бид яагаад энэ дэлхий дээр Христийг төлөөлж байгаа юм бэ? Бид яагаад энэ дэлхий дээр Христийн төлөө амьдрах ёстой юм бэ? Яагаад гэвэл тэр бидний төлөө өгсөн учраас. Тэгээд бид тэр үхгээд амьсанд бид итгэсэн учраас бид түүнтэй адилхан үхэж бид бас түүний дотор амьсанд тооцогдож байгаа маа гэдгийг Паул тайлбарлаж байгаа. Тэгэхээр бид олон хүний төлөө нэг хүн өгсөн учраас олон хүний өгсөн тооцсон. Тэр хүн үхлээс амьсан учраас тэр олон хүн өнөөдөр мөнх амьтаа гэж тооцогдож байгаа гэж. Тэгэхээр энэ бол сайн мэдээний гол зүйл байхгүй юу? Тэгэхээр би өнөөдөр бас та нарт тайлбарламаар бид яагаад Христэд итгээд идэх юм бэ? Яагаад гэвэл Христ хүн төрлөختнийг аврагч болон энэ дэлхийд ирж мэндэлсэн. Есүс Христ хүн бүрийн хийсэн нүглийн төлөө Бурхны өмнө загалмай цодлогт нас урсан. Яагаад гэвэл гим нүглийнхаа улмаас хүн болгон Бурханаас шийтгэл авдаг. Гим нүгэл хийж амьдарч байгаа хүн ер нь өөдөлдөггүй. Энийг бид бүгдээрээ мэднэ. Гим нүгэл өөрөө эргээд заавал бидний амьдрал мөн үр дагаврыг авчирдаг. Тийм учраас гим нүгэл өөрөө бидний дээр хараалыг дуудаж идэг. Тэгээ тэр хараал дотор моёрын сүнс бидний амьдралд орж ирээд эрх мэдэлтэйгээр ажиллаа хийдэг. Харин нүглээс болсон хараалаас болсон чөтгөрийн хүлээснээс Бурхан биднийг чөлөөлөхийн тулд хүү Есүс Христтэй илгээсэн. Тэр хүү Есүс Христ бидний нүглийн төлөө загалмай цодлогт нас урсан. Бид тэр Есүс Христэд итгэснээрээ Бурхан миний гим нүглийг Есүсийн загалмайгаар дамжуулан угаас цагаатгсан. Би Есүс Христэд итгэж гимээ Бурханы өмнө гимснээрээ миний амьдралдаа хийсэн их баг санаатаа санамсаргүй хийсэн зүр сэтгэлдээ хийсэн хэл амаараа хийсэн үйлдэлээр хийсэн аливаа бүхий гим нүглүүдийн маань Бурхан уучлсан. Ингэж нэг хүн олонний өмнөөс үхснээрээ олон хүн Бурханаар аврагдах боломжтой болсон.
Тэр хүн зөвхөн үхээд дуусаагүй тэр хүн амьдсан учраас тэр олон хүн хожим бас Христтэй хамт амьлуулагдах боломжтой болсон. Энэ бол бидний итгэдэг сайн мэдээ. Энэ бол бидний тунхагладаг номлын гол цөм. Энэ бол бидний итгэл үнэмшлийн гол тулгуур багна. Христ иймхүү бидний төлөө үхэж нэг хүний үхлээр дамжуулан олон хүн аврагдсан учраас одоо бид юуны төлөө амьдрах ёстой юм бэ гэвэл бид Христийн төлөө амьдрах ёстой юм а гэж өнөөдөр Библи бидэнд зааж байна. Тиймээс ахын дүүсээ Христийн төлөө бүгдээ амьдрцгаая гэж би та бүгдийг зоригжуулмаар байна. Яагаад гэвэл 15 дугаар ишлэлдэр тэрээр бүгдийн төлөө өгсөн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бос харин Христийн төлөө үхээд өөрсдийнх нь төлөө үхээд амьдлуулагдсан түүний төлөө амьдрах ёстой юм а гэж хэлсэн маань. Ахын дүүсээ бид Христийн төлөө амьдарч байгаа юм а. Хүн энэ дэлхий дээр өөрийнх нь төлөө амьдардаг тийм үү? Магадгүй таны логиктой зөрчилж иж магадгүй. Гүн чи хүн чинь өөрийнх нь төлөө амьдрах ёстой шүү дээ. Юу Христийн төлөө амьдрах? Ямар юу сони юм яриад байгаа юм бэ гэж. Тэгэхээр хэн өөрийнх нь төлөө амьдран тэр амиа алддаг. Харин хэн Христийн төлөө, Бурхны төлөө, бусдын төлөө амьдран тэр амиа олж авдаг. Олон хүн аз жаргалтай амьдрахын тулд би зөвхөн өөрийнх нь төлөө амьдрах ёстой гэж боддог. Би л хичээх ёстой, би сайхан байх ёстой. Тэгээ би л өөрөө л хичээгэл өөрийнхөө төлөө би өөрийгөө л бодож өөрийнхөө төлөө л амьдрч явбал сая би сайхан амьдрна гэж боддог. Энэ буруу. Ингэж бодоод өнөөдөр бүр 7 дор доошоо ороод амьдрч байгаа хүмүүс олон байгаа. Яг л эндээс нөгөө хувийн хичээх зан үүсдэг. Эндээс хүн зөвхөн өөрийнхөө нөгөө амин хувийг хичээж бэлтгэгчин байдлаар амьдрч эхэлдэг. Ингээд энэ байдал нь эргээд өөрийг нь ороогоод ийм хүн хизээш аз жаргалтай амьдрдаггүй. Ийм хүний бурхан ивэдэггүй угаасаа. Харин Христийн төлөө амьдрснаар, бусдад тэр хайрыг дамжуулж амьдрснаар, бусдад тэр эзний үннийг тунхилж амьдрснаар, бусдын сайн сайхны төлөө амьдрах үедээ хүн жинхэнэ аз жаргалтай болдог. Хүн энэ үед бурхнаар өрөөгддөг тэр хүний амьдрал. Тиймээс ахын дүүсээ бид Христийн төлөө энэ дэлхий дээр амьдрахаар дуудагдсан юм аа. Та Христийг таны төлөө загалмай цоодлон насурч, таны гэм нүгэл түүгээр дамжуулан уушлагдаж, та Христээр дамжуулан мөнх амийг авсан л гэж итгэж байгаа юм бол та Христийн төлөө амьдраарай. Яаж? Та түүний элчин сайданд болж амьдарч байгаа шүү. Та түүнийг энэ дэлхий дээр төлөөлж амьдарч байгаа хүн юм шүү. Амен. Та нэгэнд Христийн үхэлд итгэсэн, Христийн амьдлалтанд итгэсэн учраас одоо таны хуучин хүн чинь өнгөрсөн. Таны бүх гэм нүгэл чинь уучлагдсан. Таныг одоо бурхан цоо шинэ хүн гэж харж байгаа. Тийм учраас бурхан таныг хардаг тэр нүдээр та өөрийгөө харах хэрэгтэй. Өнгөрсөн удаагийн 2 дугаар Коринтын энэ 4-5 дугаар бүлгийг би заахтаа шавар сав мэт хэврэг ваарн дотор бурхан алт эрдэнсийг агуулжээ гэж би заасан. Санаж байна уу? Бидний энэ махан бие энэ амьдрал гэдэг бол шавар ваар мэт хэврэг штэ хүний амьдрал гэдэг бол. Харин дотор нь агуулгаж байгаа тэр үнэт зүйл нь өөрөө Христээр өгөгдсөн сайн мэдээ буюу Бурхны эрдэнэс байгаа гэж би ярьсан. Тийм учраас гаднах зүйлдээ ач холбогдол өгч биш доторх үн цэндээ ач холбогдол өгч амьдр гэж би номлож исэн. Санаж байна уу? Гаднах зүйл дээрээ төвлөрж амьдрах биш харин дотоод үн цэн дээрээ төвлөрж амьдр гэж би номлож исэн тийм үү? Харин хороо дэлхий яаж ин гаднах үзэгдэх байдал дээр ач холбогдол өгч амьдрж байгаа. Харин дотоод үнлэмжин дээр бид үн цэн өгж амьдрах хэрэгтэй. Яагаад? Та гаднаасаа ямар ч хэврэг шавар ваар шиг байсан ч бай бурхан таныг хайрлаад таны дотор өөрийн эрдэнсийг тавьсан юм аа. Тэгэхээр энэ бол таны үн цэнийг тодорхойлж байгаа. Тэгэхээр гаднах хэлбэр чинь таны үн цэнийг тодорхойлохгүй. Харин дотор байгаа зүйл чинь эзнээс өгөгдсөн ивэл өрөөл чинь таны үн цэнтэйг тодорхойлж байгаа маа гэж би номлож ирсэн. Тэгвэл одоо Паул хэлж байна. Бид өөрсдөө ингэж харах ёстой бол бас бусдыг ч юм уу ингэж харах ёстой. Яг тэгвэл одоо дараагийн 16 дугаар ишлэлээс ахуулаад дараах үгийг хэлж байна. Иймд үүнээс хойш бид хэнийгч махуудын дагуу үзэхгүй хэлж штэ. Үүнээс хойш бид хэнийгч махуудын дагуу үзэхгүй гэж хэлж штэ. Хэдийгээр бид Христийг махуудын дагуу мэддэг байсан ч идүүгээ бид түүнийг тийм байдлаар бос гэдгийг мэднэ. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн харахтун хуучин нь өнгөрч шин болсон байна гэж хэлсэн байна. Энэ бол Библиэд өгдөг шинэ гэрээнд өгдөг маш алдартай ишлүүдийн нэг шүү дээ. Тэгэхээр нэгэнд би Христэд итгээд миний үн цэн гаднах байдалтай биш харин дотоод байдалтай байгаа юм бол би өөрийгөө тэгж харж байгаа бол бусдыг ч гэсэн бас яг тэгж харна. Бусдыг ч гэсэн би махан биеэр харж шүүхгүй. Бусдыг ч гэсэн би зүс царайгаар нь үнэлэхгүй. Бусдыг ч гэсэн би өмсөж зүйж байгаагаар нь хэмчихгүй. Бусдыг ч гэсэн би мэдлэг боловсролоор нь ангилахгүй. Бусдыг ч гэсэн би нийгмийн гарал үүсэл тийм ээ гэр бүлээр нь би тэднийг арьс өнгөөр би тэднийг ялгарлахгүй.
Тэр хүн ямар ч байсан бай Христ дотор л байгаа бол тэр хүн шинэ хүн. Тэр хүний хуучин юм өнгөрсөн. Тийм учраас би тэр хүний хуучнаар нь харах биш, би тэр хүнийг шинэ болсон гэж харах болно. Яг л би өөрийгөө тэгж харж байгаа бол би бусдыг ч гэсэн тэгж харна гэж хэлсэн байна. Тэгэхээр Христ бидний төлөө ийм агуу зүйлийг хийж гисэн байна. Тэгэхээр яагаад тэр хүний хуучин өнгөрч шинэ бүтээл болсон юм? Яагаад гэвэл Христ тэр хүний төлөө насварсан. Христ тэр хүний гимиг уучлсан. Христ тэр хүнийг шинчилсэн. Христ тэр хүнийг шинэ бүтээл болгосон. Тэгвэл бид бүхэн шинэ бүтээл болсон. Тэгвэл бид ийм шинэ бүтээл бидний хуучин өнгөрсөн бид шинэ бүтээл болсон юм бол одоо бид Христийн төлөө амьдрах ёстой гэдгийг Паул энэ дээр ярьж байгаа. Тиймээс би өөрөө бас Христийн төлөө амьдарч байгаа юм шүү гэдгийг Паул энэ дээр зааж өгч байгаа юм. Та хэн нэгэн ханд найзаагаа хуучин хүнээр нь хардаг уу? Манай монголчуудын дунд нэг тийм хүмүүсийн хэлбэг байдаг те. Би нэг дургуун хүндээ дургу. Амар тэгж ярьдаг хүмүүсийг та нар мэдэх үү ер нь? Би ер нь их тийм сонин штэ. Ер нь их би юм сонин. Нэг сайн хүндээ би амар сайн. Их тийм мэрэгэн юм ярьж байгаа юм шиг ярьдгийн те. Тэрийг их тийм агуу сургаал айлж байгаа юм шиг ярьдаг хүмүүс байдаг штэ тэрийг. Тэгээд нэг дургуун хүндээ би өөртөө амар дургу штэ. Үзэхгүй штэ та. Тэрийг их тийм цэцэрхэж ярина бас хүмүүс чинь. Яг үүндээ энэ сатаны сургаал юм шүү. Хэрвээ тэр хүн өөрчлөгдсөн байвал яах вэ? Хэрвээ тэр хүн гимшсэн байвал яах вэ? Хэрвээ тэр хүн хуучин хүн өнгөрөөд Христийн дотор шинэ бүтээл болоод явж байгаа бол та тэр хүнийг хуучнаар нь харсаар ах уу? Хуучнаар нь ярьсаар ах уу? Хуучнаар нь үнэлсээр ах уу? Хуучнаар нь та үн цэнийг тодорхойлсоор ах уу? Хэрвээ ингэж бодож байгаа бол та өөрөө Бурхныг эсэргүүцэж байна. Ингэж харж ингэж хандаж байгаа бол та өөрөө Бурхны ажлыг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Бурхан хүнийг уучлдаг юм. Бурхан хүнийг шинчилдэг юм. Харах тун тэр шин болсон байна. Хуучин юмс нь өнгөрчээ. Тэр шин болжээ гэж хэлсэн байна. Тэгвэл та яагаад Христийн дотор нэг нэгэ тэгж харж болохгүй гэж. Хэрвээ тэр хүн Христэд итгээд шинчлэгдсэн байгаа бол, хэрвээ тэр хүн үннийг ойлгож гимжсэн байгаа бол, хэрвээ тэр хүн итгэж амьдрал нь өөрчлөгдөж шин бүтээл болсон байгаа бол та өөрийгөө Христээр уучлагдсан гэж харж байгаа бол бусдыг яагаад уучлагдсан гэж харж болохгүй гэж. Та өөрийгөө хуучин миний бүх хуучин алдаа оноог Бурхан уучлаад Бурхан надад шинэ амийг өгсөн. Одоо би шинэ хүн болсон гэж өөрийгөө тэгж ярьж байгаа, тэгж харж итгэж байгаа юм бол яагаад та дургуун нэгэ ч гэсэн энэ хүн чинь Бурхан ч гэсэн энэ хүнийг тийм болгосон гэж харж тэгж итгэж чадахгүй гэж. Тийм учраас Паул энэ дээр тэгж хэлж байгаа байхгүй. Эзэн биднийг аварсан. Эзэн бидний төлөө насварсан. Бидний хэм нүглийг уучлсан. Одоо бид бүгдээ шинэ хүмүүс болсон. Гаднах төрхөөр нь харуул нөгөө л төгөлдрөлдөө тий. Нөгөө л дорж тийм ээ. Нөгөө л 10 жилийн мэд манай 10 жил дааш зүс таних нэг зүс яваад исэн юм тий. 10 жил 3 дугаар анги хүртэл манай ангитай байж шилжиж явж хүүхэд байсан биш. Гэт бид нар ярьдаг нөгөө л зүс таньдаг хүн. Гэхдээ доторх нь ямар байгааг та яаж мэдэх юм? Тэгэхээр хэлж байгаа. Энэ хорвоо бол гаднах үзмжин дээр ач холбогдол өгч point өгж амьдардаг бол харин бид дотроос өөрчлөгдсөн тэр өөрчлөгдсөн амьдрал дээр бид point өгж амьдардаг юм аа. Тийм ч учраас Бурхан иш үзүүлэгч Самуэльд хэлэхдээ Бурхан сул дорой нэгэн шиг хүний гаднах төрхийг хардаг, харин хүний зүрх сэтгэлийг нь хардаг юм аа гэж хэлсэн байдаг. Аханд үсэ эзэн биднийг гаднах байдлаар мань шүүдэг юм аа. Харин тэр биднийг дотоод зүрх сэтгэлээр мань хардаг. Хэрвээ тэр хүн Христэд итгэж Христийн дотор тэр хүн гим нүглэн Бурханаар уучлагдсан юм бол тэр хүн бол шинэ бүтээл юм шүү. Би өнөөдөр танд хэлье. Та ч гэсэн шинэ бүтээл юм шүү. Та эзэн дотор шинэ бүтээл юм болсон. Хуучин юмс чи өнгөрсөн. Эвгүй дурсамж эвгүй орж ирдэг та нар мэддэг бах та нэг эвгүй дурсамжаа гэд бодонгот нэг эвгүй оргиод явчихдаг. Тэр болгоно гаргаж хилдэг бол болохоос биш. Тэгэхээр нэг тийм эвтэй эвгүй мэдрэмжийн дотор яваад байгаа шүү дээ. Ер нь бол бид нар яг энэ өдөрт бүрийн амьдрал маань бол яг тэгж л амьдарч байгаа шүү дээ. Зарим нэг хүнийг харахаар нөгөө эвгүй дурсамж маань харагдаал бодогдоол те. Гэтэл нөгөө хүн тэрийг маань маял эзэн мартсан явж идэг. Гэтэл нэг тэр жил нөгөө хүнтэй муудалцсан нөгөөхөө бодоол нөгөө хүнээ харахаар л дотор харахгүй сонирн болоод гинт хүн гэлбэлцэн гэж нэг хажуу оргиол ингээд яваад байдаг. Гэтэл нөгөө хүн намайг айл хэзээ уучлсан байдаг. Эсвэл тэр нөгөө хүн намайг айл хэзээ шал өөр нүдээр харж идэг. Бүр таг мартцсан байдаг магадгүй. Гэтэл бидний яадаг нөгөө хуучнараа л өөрийгөө хараад яваад байдаг. Нөгөө хуучнараа л өөрийгөө бодоо хуучин алдаагаараа хуучин нөгөө нэг хэн байснараа нөгөө Христэд итгэхээс өмнөх нөгөө нүгэлт амьдралаар амьдарч исэн үеэр өөрийгөө бид нар бодоод яваад тохиолдол байдаг. Манай Хосокку пастор нэг гайхалтай жишээг ярьж ирсэн тийм ээ. Та нар санаж байгаа бах.
Солонгосын дайны үеэр 1950-аас 53 оны хооронд 3 жил Солонгосын хойг дотроо иргэний дай хийсэн тийм ээ. Хойд Солонгос, өмнөд Солонгос хоёр хоорондоо байлцсан. Тэр үеэр хойд Солонгосоос дөрвж явсан нэгэн хүн. Дайны хөлөөс одоо дөрвж явсан нэгэн хүн. Нэг нь тосгоноор дарахт нэг эмэгтэй хүчнэтцсэн байна. Тэгээд тэр хүн насаараа өөрийгөө буруутгаж амьдэрсэн тийм ээ. Бурхны хүн гимшиг болгондоо би өстө хүчин хийсэн өөдгөө амтан. Дандаа тэгж гимшдэг байсан. Гэтэл бурхан түүнийг аль хэзээ уучлсан байсан шүү дээ. Гэтэл тэр хүн өөрийгөө яаж өнгөрсөн хийсэн алдаагаараа өөрийгөө харсан хിവэрэл байсан. Эзэн биднийг уучлсан байдаг. Харин бид өөрсдөө уучлж чаддаг. Бид өөрсдөө уучлж чаддаг учраас бид өрөөл бусдад яг тэгж ханддаг. Өрөөл бусдыг бид уучладаг. Өрөөл бусдыг бид эзэн дотор шин бүтээл гэж харж чаддаг. Тэгэхээр бид өөрийгөө шин бүтээл гэж харахгүй бол бид бусдыг Христийн дотор шин бүтээл гэж харж чадахгүй бол бид хизээч энэ дэлхий дээр Христийн элчин сайд байж чадахгүй. Бид хизээч Христийг энэ дэлхий дээр төлөөлж чадахгүй. Тийм учраас Паул үүнийг тайлбарлаж байгаа. Ингээд цааш нь 17 дугаар ишлэл дээр. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн. Харахтун хуучин нь өнгөрч шин болсон байна. Одоо 18 дугаар ишлэл. Энэ бүхэн Бурханаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөөгөө эвлэрүүлв. Ийхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгчээ гэж хэлсэн байна. Тэгэхээр миний нөгөө хуучин Бурхантай дайсган жисэн хүн маань одоо Бурхантай дайсгахаа болоод би Христээр дамжуулаад Бурхантай эв найрамдлыг тогтоосон. Эвлэрсэн. Одоо энэ эвлэрсэн бол одоо би өөрөө энэ дэлхий дээр тэр эвлэрлийн үйлчлэгч болж өөрчлөгдсөн. Энэ эвлэрлийн үйлчлэлийг Бурхан надад өгсөн гэж Паул тайлбарлаж байна. Ингээд цааш 19 дугаар ишлэл. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж тэдний гин бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ гэж хэлсэн байна. За тэгэхээр өнөөдөр бидний уншиж байгаа энэ 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 11-ээс 21 дугаар ишлэлийн хамгийн гол түлхүүр ишлэл одоо гарч ирж байна. 19 дугаар ишлэл. Би сайн уншсан. Учир нь Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж тэдний гин бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ гэж хэлсэн байна. Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж гэж хэлсэн байна. Зөвхөн Израиль үндэстнийг эвлэрүүлсэн гэж хэлээгүй. Эсвэл зөвхөн цагаануудыг, Европуудыг өөртөөгөө эвлэрүүлсэн гэж хэлээгүй. Эсвэл зөвхөн Америкчуудыг өөртөөгөө эвлэрүүлсэн гэж хэлээгүй. Дэлхийг Бурхан өөртөөгөө эвлэрүүлсэн гэж хэлж байгаа. Энэ дэлхий гэдэг дотор чинь Азууд орж байгаа, Африкууд орж байгаа, бүх үндэстэн орж байгаа, бүх улс үндэстэн орж байгаа. Та би бид хоёр орж байгаа. Тэгэхээр та гайхчихж магадгүй. Би анхаараа эвлэрэх хэрэгтэй юм гэж. Би угаасаа дайсагнаагүй шүү дээ. Би тэр Бурханы чи үгүйсгээгүй шүү дээ. Би тэр Бурханы чи эсрэг ямар нэг юм хийгээгүй шүү дээ. Та бодож иж магадгүй. Би танд тайлбарлая. Та нүгэл үлдэж байгаагаараа Бурханыг эсэргүүцдэг юм аа. Бидний хэн ч мэдэхгүй тэр байдал дотроо. Тэр харлахын гин нүгэлтэй амьдрал дотроо бид энэ үйлдэлээр энэ нүгэл хийж амьдарч байгаа энэ амьдралаараа бид бүгдээрээ Бурханыг эсэргүүцэж амьдэрсэн. Бид бүгдээрээ Бурхантай дайсагнаж ирсэн. Бидний хэн ч Бурхан би дайсан чинь шүү гэж энэ ч амаараа хэлээгүй л дээ. Гэхдээ бидний хийсэн үйлдэл, бидний амьдрсан амьдрал, бидний зан чанар, бусдыг хуурж мэхэлсэн байдал, амьдралдаа гин нүгэл хийсэн энэ бүхэл байдал маань өөрөө Бурханы эсрэг дайсагнал гэдэг. Энэ тухай Колосай номын 1-р бүлэг дээр зааж өгдөг. Харин Христэд итгэх үедээ бид гимээ гимшиж, Бурханд итгэснээр өнөөдөр бид Бурхантай инх тайвны гэрээ хэлцээ байгуулсан. Өнөөдөр бид Бурхантай эвлэрсэн ба. Энэ эвлэрлийн үйлчлэлийг Бурхан өнөөдөр бидэнд өгчээ. Иймээс бид Христийн төлөө элчин сайд юмаа гэж Паул энэ дээр тайлбарлаж байна. Бурхан биднээр дамжуулан ятгах байгаачлан Христийн төлөө та нараас бид гуй Бурхантай эвлэрцгээе гэж хэлсэн. Тэгэхээр Бурхантай эвлэрсэн хүмүүс шүү бид. Та Христэд итгэж эзний замын дагуу амьдрснараа та Бурхантай эвлэрсэн. Хэрвээ та өнөөдөр Бурхантай эвлэрээгүй байгаа би таны Бурхантай эвлэрээрэй гэж ятгамаар байна. Би тэгж уриалмаар байна. Яагаад гэвэл Бурхантай таныг холбохын тулд Христ энэ дэлхий дээр хүн төрлөختний авралын гүүр болон ирсэн юм аа. Бид загламаагаар дамжуулан Бурхантай холбогддог юм аа. Тийм учраас Есүс хэлэхдээ Бурханд хүрэх зам бол би мөн гэж Есүс өөрийгөө хэлсэн. Би бол үнэн, би бол зам, би бол ам гэж Есүс Христ өөрийгөө хэлж ирсэн. Тэгэхээр бид Есүс Христэд итгэснээрээ бид орчлон хорвоог бүтээсэн Бурхантай бид холбогддог. Тэр Бурхантай бид эвлэрдэг. Тэгээд тэр Бурханы элчин сайдууд болж бид энэ дэлхийг бас
Бурхантай холбох, эвлэрүүлэх үйлчлэлийг өнөөдөр бид нар өөрсөндөө авсан юм аа. Нүглийн үл мэдгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учир түүний дотор бид Бурханы зөвхт байдал болох юм аа гэж Паул тайлбарсан байна. За тэгэхээр ахын дүүсээ өнөөдрийн сургаалаар дамжуулан би 4 зүйл өнөөдөр таныг уриалмаар байна. Нэгд та Христийн төлөө амьдраарай. Яагаад гэвэл Христ таны төлөө загалмай цодлогт насварч дахин амьснараа таны гим нүглийг уучлсан. Та Бурханаас ивэл ерөөлийг авах боломжтой болсон юм. Тийм учраас таны амьдрал Христийн төлөө байгаасай. Та зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч исэн бол та Христийн төлөө амьдраарай. Христийн төлөө амьдрах энэ амьдрал бол маш утга учиртай амьдрал юм шүү. Олон хүн эд баялагтай, алдар нэртэй болохын төлөө амьдардаг. Харин эд баялагийг олж аваад алдар нэрийг авсныхаа дараа амьдрал утгагүй мэт санагдсан олон хүмүүсийн амьдралын түүхийг бид нар мэднэ. Та нар Элвис Преслиг мэдэх бах тийм ээ. Рок н роллын хаан. За саяхан яг түн шиг шоуон дээр Элвис Преслиг хинэн ч үлээ дуурайгаал лээ. Нөгөө эмэгтэй дуурайсан юм шүү дээ. Нөгөө хин дуурайлаа. Тэ дуурайсан тийм ээ. За Элвис Пресли бол үнэхээр олныг шүтүүлсэн залуу байлаа шүү дээ тийм ээ. Тэгээ тэр нэг ийм сонин нэг ийм хөдөлгөөн бүр ингээд алдартай тийм бүр. Тэгээ Элвис Пресли шүтэнүүдийнхээ өмнө шүтэн бишрэгчтэйхээ өмнө гарч ирэл би амьдралдаа 3 зүйлийг мөрөөддөг гэлтэн доктор юу юм бэ хэлээч гэдэг уйлаа. Нэгдүгээрт би энэ дэлхийн хамгийн алдартай хүн болмоор байна гэдэг. Хоёрдугаарт би энэ дэлхийн хамгийн баян хүн болмоор байна. Гуравдугаарт би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн баймаар байна гэл. Тоглолт моголтон дээр энийгээ хэлээл тэгэл октод Элвис I love you намаа гар гээл тэг ингээд гэл уйлаа ингээд зарим ингээд ухаан алдаж унаалтай бүр ингээд тэгэл Элвис Пресли дээр нь мөрөөдлөө яриал нөгөөдөл ингээд улам ингээд огшоогоол тэгэл нөгөөдөл ингээд гэл Элвис Пресли хожим насвархад нь 7 хоногийн насвархаас нь 7 хоногийн өмнө түүнээс нэгэн сонины сурвалж гэж асуугаад та амьдралынхаа энэ 3 зорилгод хүрвүү гэж асуухад би алдартай хүн болж чадсан. Би хамгийн баян хүн болж чадсан. Гэхдээ би аз жаргал гэчийг олж авч чадсангүй гэж Элвис Пресли хэлсэн байхгүй. Олон хүн аз жаргал эд хөрөнгөнд байдаг гэж боддог. Олон хүн аз жаргал алдар нэр дотор байдаг гэж боддог. Хэрвээ би алдар нэр эд хөрөнгийг эзэмшүүл аз жаргал тэрийгэ дагаад ирнэ гэж боддог. Гэтэл эндүрсэн байдаг. Та нар мэрэгжлийн боксing одоо босоо авраг байсан тийм ээ. Iron буюу төмөр хочод Майк Тайсныг та нар мэдэх баг. Майк Тайсны ерөөсөө амьдралын зорилго бол ерөөсөө мэрэгжлийн боксing хүн жингийн авраг болох байсан тийм ээ. Тэгээ түүний тухай баримтат киног үзэж хахад Монгол орчуулгатай киног үзэж хахад хэлсэн тийм ээ. Авраг болсон. Тэг мөрөөдөлтөг хүссэн. Авраг болоод амьдрал утгагүй болсон гэж байгаа юм. Авраг болоод амьдрал утгагүй болсон. Тэгэл одоо яг юуны төлөө амьдрах вэ? Яг нөгөө хүсэж ийсэн өдрийн бодол шөнийн зүудээс нөгөө мөрөөдөлд өгсөн авраг болцсон амар баян бас олонний танил бас амар алдартай бас маш баян бас тэгэл түүний амьдрал уруудж эхэлсэн яасан архинд орсон хард амх хэрэгэлсэн хүчингийн хэрэг хийсэн амьдрал нь утгагүй болж эхэлсэн би таны Христийн төлөө амьдраач гэж өнөөдөр зоригжуулмаар байна би таныг зүгээр нэг баян хүн болохын төлөө битээ амьдр зүгээр нэг олонний танил нэг алдартай хүн байхын төлөө битээ амьдраарай гэж би хэлмээр. Би таны Христийн төлөө, Бурхны төлөө, Бурхны хайрын төлөө энэ дэлхийд эзний нэрийг алдаршуулахын төлөө амьдраарай гэж би хэлмээр. Тэгвэл таны амьдрал утга учиртай байх болно. Бас мөн аз жаргалтай байх болно. Амен. Яагаад алдар нэртэй хүмүүс өнөөдөр амиа хорлоод байт юм? Саяхан нэг солонгосын од амиа хорсон биз дээ. Та нар мэдээгээр үзсэн биз дээ. Сошиал нэтворк дээр явж илээ. Саяхан нэг солонгосын од амиа хорсон. Яагаад од юм бол амиа хорлоод идэгинтэй. Тэгэхээр од биш байх нь амьдрал нь од биш байх нь. Зүгээр тайзан дээр гараад олны танил болоод залуучуудыг шуугуулж байгаа л од болохоос биш. Яг тайзны арын амьдрал нь од биш вэ? Зовлонгоор дүүрэн байна. Тэгэхээр тэр од биш байх нь яг үнэндээ. Тэгээ тэр амиа хорлож штэ. Балууных нь од юм бэ. Үнэхээр од юм бол амиа хорлохгүй штэ тэр чинь. Тэгэхээр алдар нэр эд баялаганд тэр сэтгэл хангалуун амьдрал байдгүй юм байна. Дэлхийн санхүүгийн том маструудын тоонд ордог Германы мондөг санхүүч хүн байдаг. Санхүүгийн эрхчлөө гэдэг номыг бичсэн. Тэр хүн маш амжилттай бизнесмен болоод маш агуу баялагуудыг эзэмшээд тэгээд Лас Вегаст очоод үнэтэй зоч дуудалд нь ороод хамгийн тансаг өрөөг нь аваад
хөөстөө том бассейн баан дотор хөвтөд хамгийн тансаг дарсыг химээд хөвтнө. Яг ингэж бодож ирсэн. Тэр хэдэн жилийн туршид бизнесээ хийсэн тэр амар авьяаслаг залуу. Үнэн лидер хүмүүсийг олныг өөртөө татаад бизнес амжилттай хаач утсан хамаг ажил бүтээл лаг залуучууд гэдэг чинь орчин үеийн одоо ингээл амар бүтэмжтэй ажил хэрэгч ингээл лаг залуучууд гэдэг чинь хамаг юм бүтээгээл тэгэл яг 5 жилийн дотор зорилгоо биелүүлсэн ба. Үнэхээр мондог санхүүч болсон. Үнэхээр баян бизнесмен болсон. Тэг яг мөрөөдлөө биелүүлсэн. Лас Вегаст очсон. Хамгийн үнэтэй зочдуудад орсон. Хамгийн тансаг өрөөг нь авсан. Хамгийн үнэтэй дэлхийн дарсыг авчруулад хөөстө баан дотор хөвтөд шимээд хөвцсөн ба. Яг тэр үед түнд юу бодгдсон гэж тэр номондоо бичсэн ба. Санхүүгийн хэрэгчлөө гэдэг номондоо ингээл болоо юу гэж бодгдсон гэж. Өнөөдөр хүмүүс амьдралыг ингэж л боддог. Ингэж яваа хүмүүсийг жаргаж байгаа гэж ойлгодог. Гэтэл аз жаргал тэнд байдаггүй. Аз жаргал хаана гэдгийг хүн Бурхныг таньж мэдэх, бусдыг хайрлахад байдаг. Хүн Бурхныг хайрлаж бусдын төлөө зөвийг хийж амьдрах тэр дотор тэндээс хүн аз жаргалыг авдаг. Тэр хүн ямар хаоснд амьдрах нь гол нь биш. Тэр хүн ямар машинтай байгаа нь гол нь биш. Юу өмсөж зүүж брендийн бүтээгдэхүүн эдэлж хэрэглэж байгаадаа гол нь байдаггүй. Тэгж байгаа мөртлөө стрессээр дүүрэн амьдарч байгаад мянган хүн өнөөдөр бидний иргэн тойронд байна. Харин жинхэнэ сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрал бол Христийн төлөө Бурхан өөрийг нь хайрлсан тэр хайрыг таньж мэдхээс эхэлдэг. Тэр хайрын дотор амьдрах амьдралаас эхэлдэг. Хоёрдугаарт би өнөөдөр та бүгдийг юунд зоригжуулмаар байгвал та Христийн дотор шин бүтээл юм шүү. Шин бүтээл юм шүү. Өөрийгөө шин бүтээл гэж харж байгаарай. Манай цуглаанд магадгүй анх удаа ирээд суусан хүмүүсийн хувьд ч гэсэн те энэ шин бүтээлгээ ярихыг хол сонсогдож магадгүй. Гэхдээ сонголт бол таны гарт байгаа. Та Христийг таньж мэдж түүнд итгэлээ өгвөл таны гим нүгэлч гэсэн Бурхны дотор уучлагдсан та шин бүтээл бас болох боломжтой юм аа. Горд энэ бүх хоёр энэ Бурхан Христийн төлөө амьдрах бид Христийн дотор шин бүтээл болсон гэсэн энэ хоёр зүйлийг нэгтгэхэд Паул горд нь юу гэж хэлсэн бэ гэвэл Бурхантай эвлэрээрэй гэж хэлсэн ба. Тэгэхээр Христ бидний төлөө нас орсон учраас бид шин бүтээл болсон учраас тиймхүү бид Христийн төлөө амьдрах ёстой. Энийг маань Бурхантай эвлэрсэн амьдрал гэж нэрлэдэг байгаа юм шүү дээ Паул. Тэгээд дөрөвдүгürt нь Паул үргэлжлүүлээд бид Бурхны дотор зөвхт хүмүүс болсон юм шүү гэдгийг төгсгөлд нь Паул тайлбарлаж байгаа 21-р шүлгээр. Нүглийг үл мэдгч түүнийг бидний төлөө тэрээр нүгэл болгосны учир түүний дотор бид Бурхны зөвхт байдал болох юм а гэж хэлсэн ба. Та нар бол зөвхт хүмүүс Христэд итгэж гим нүгэлч нь уучлагдаж зөвийн дагуу амьдрснаар та зөвхт хүн болсон шүү гэдгийг энэ дээр хэлж Паул өнөөдөр тайлбарлан хэлж байна. Тэгэхээр энэ сургаалыг эцэст нь базаад хэлэх юм бол Христ таны төлөө юу хийснийг та мэд. Та түүнд итэг. Тэгээд түүний элчин сайдаар амьдр. Тийм би энэ гурван зүйлийг би өнөөдөр та нарт ятгамаар. Би хувь хүнийхээ хувьд түүхэнд их сонирхолтой. За зарим хүн болгон өөр хоббитой тийм ээ. Түүхийг бол нэг сонирхдаг хүмүүс бас байдаг. Би бол түүх маш их сонирхдаг. 10 жилдээ миний хамгийн дуртай хичээл түүх байсан. 5 дугаар ангиас эхэлж орсон эртний дэлхийн дахны түүх гэдэг хичээл. Түүхийн хичээл дээр би шувтан анзаардаг байсан. Маш дуртай, унших дуртай. Түүх их сонирхоод. Би одоо ч гэсэн Монголын түүхийг сонирхож их уншдаг. Тэгээ би саяхан Японы дорн дахин судлаач нэрт эрдэмтэн Окада Хидехиро гэдэг одоо зохиолчийн бичсэн Монголын түүхийн тухай бичсэн 3 номыг худалдаж авч уншсан. Нэг нь болохоор Инх хамгаалан хааны загтлууд. Чингүрний үеийн Манж улсын Инх хамгаалан хаан манай ойрдын Галдан бошгот хаантай тулалдахдаа одоо Бээжинд их өөрийн ордонлоо биччихсэн захиануудыг нэгтгэхэд нэг ном болгоцсон. Тэгээ тэндээс яг Инх хамгаалан Галдан бошгот хоёрын тулаан юу болцсныг аюу сайн тодорхой мэдж авсан. Төв аймгийн 100 мод гэдэг газар байлдаад Галдан бошгот ялагцаа л гэж бид нар дуулаад идэг шүү дээ. Ер нь бол. Гэхдээ яг ямар тулаан болсон, яаж тулалцсан тэндээс би аюу мэдж авсан. Хоёрт нь Окада Хидехирогийн 2 дахь ном нь болохоор Чингис хаан ба түүний үр сод гэдэг номыг уншсан байна. За энэ бол үнэхээр гайхалтай ном.
Тэр уугийн тэр учир нь үл ойлгогддог. Хин хаанаасаа яаж эхлээд хин ингээд салбарлаад яваад тэр уугийн бичиг нь ерөөсөө бид нар ойлгодог ш ноос тавцаанаас уншаад маш гоё тайлбарласан ерөөсөө. Тэгээд одоогийн энэ халах гэдэг чинь юунаас үүссэн юм? Тэр дөрвөн хаан, тэр Цэцэн хаан, Түшээд хаан, Засагт хаан, Сайн ноён хаан. Энд дэр чи ямар очтой хаанаас үүссэн? Яахаараа энэ нэртэй болцсон? Юун дөрвөн хаан, яадаг хаан, юу хизээний хаан юм ойлгохгүй шүү дээ бид нар ерөөсөө. Яаж яваад энэ дөрвөн хаан болцсон юм? Яац юм? Тэр бүгдийг нь ойлгож авсан. Тэгээ миний хувьд мэдгүй түүгээ мэдчих айгүй гоё. За төгсгөлд нь Окада Хидэхирэгаан бичсэн 3 дахь номыг би уншсан. Би энэ 2 хоногийн өмнө уншиж дуусгасан. Тэр ном нь ямар ном байсан бэ? Дэлхийн түүх мэндэлсэн гэсэн ном. За дэлхийн түүх мэндэлсэн гэдэг энэ ном бол ерөөсөө монголчуудын түүхтэй холбоотой байхгүй юу? Ерөөсөө Монголын эзэнт гүрэн дэлхийн энэ орчин үеийн дэлхийн түүхийг бий болгоход нөлөөсөн гэдгийг л Окада Хидэхирэга бичиж байгаа. Тэгээ энийг Монголын түүхч бичвэл нэг өөр хэрэг тийм ээ. 3 дахь орны дараагийн хөндлөнгийн орны хүн ингэж бичиж байгаа учраас надад бүр сонирхолтой байсан. Гадны хүний нүдээр Монголын түүхийг юу гэж хараад тэр түүнийг дэлхийн түүхтэй яаж холбож тайлбарлаж байгаа нь надад үнэхээр гайхалтай санагдсан. Маш их судалгаатай, маш ултай суурьтай, маш логик тайлбар сайтайгаар Хидэхирэга энэ 3 номыг бичиж байгаа юм л да. Тэгээд дэлхийн түүх мэндэлсэн гэсэн энэ ном бол ерөөсөө Монголын эзэнт гүрэн орчин үеийн дэлхийн капитализмын үндэс суурийг тавьсан байна. Монголын эзэнт гүрэн орчин үеийн энэ дэлхийн энэ өрөнд орныг холбосон тэр торгоны замыг эрхшээснээр тэр өрөнд орн хоёр бие нэг мэддэггүй байсан энэ хоёр хэсгийг хооронд нь холбож дэлхийн худалдаа энийгээ дагаж маш их өндөр хурцтай хөгжсөн байна. За гурд нь бий болсон зүйл бол одоогийн улс орнуудын үндэс суурь тэр үед тавигдсан байна. Үндэстэн ч болоогүй байсан тэр улсуудыг үндэстэн болгож өгсөн байна. Одоогийн энэ улс орнуудын өвийг бий болгож өгсөн. Одоогийн бидний мэдэх энэ Дундад Азийн олон орнууд, Хятад, Орос, Европын олон орнууд тэр үеийн Монголын эзэнт гүрнээс болж бий болсон байна. Яг түүхийн нарийн судлах юм бол тэр улсуудын үндэслэн байгуулсан хаад нь өөрөө Монголын угсаанууд явж ирсэн. Монголын хаатын угсаа явж ирсэн байна. Үнэхээр гайхалтай. Тэгээд далайн ирэн ихэлсэн 1400-аад оноос эхлээд тийм ээ 15 дахь зууноос эхлээд далайн ирэн ихэлсэн байгаа шүү дээ. Баруун Европынхан бол Португал, Испани, Англичууд далайг иргэшиж эхэлсэн. Энэ далайн ирэн ч гэсэн шууд монголчууд шууд утгаараа нөлөөлөөгүй ч гэсэн тойроо замаар энэ далайн ирэн эхлэхэд бас монголчуудын нөлөө байсан гэж. Яг л хуурай замын бүх бизнесийг атгах гэсэн учраас яалтчгүй далайг гарахаас өөр аргагүй болсон. Далайн цаана юу байгаа? Тэгвэл тийшээ явъя гэж тийм. Энэ бизнесгүй байгаад байсан. Эсвэл энэ бизнес хөгжил янз янзын юмнууд орж ирээд байсан учраас тэгвэл тэр зөвхт юу байгаа болоо гэж явсан. Ингээд далайн бизнес хөгжсөн. Ингээд далайн ирэн ихэлсэн. Тэгэхээр монголчууд өөрсдөө шууд далайн худалдааг эхлүүлээгүй ч гэсэн монголчуудын нөлөөнөөс, Монголын эзэнт гүрний нөлөөнөөс болж дэлхийн далайн ирэн, тэр далайн колоничлын ирэн чинь үүссэн байна. Ингээд бодохоор бидний өвөг дээдс ямар агуу түүхийг бүтээгээвэ. Бас бидний өвөг дээдс тэр агуу түүхийг бүтээжсэн тэр үед Христ итгэгч нар өнөөдөр тэр үед монголчуудын донд маш их олноор байсан байна. Окада Хидэхирэга хэлж чинь тийм ээ. Ван хааны ерөөсө шадар туслах нь болж явсан нэг үе Тэмүүжин. Ван хаан бол өөрөө уламжлалт 200 жилийн түүхтэй Христ итгэгч Овог аймгийн тэргүүн байсан биш. Хэрэд Овог аймаг гэдэг чинь. Тэгэд Чингисийн дөрвөн хүү буюу отгон хүү Тулуугийнх нь эхнэр Сорхогтан бэх гэдэг хатан өөрөө Христ итгэгч хатан байсан байна. Тийм болохоор Чингис хааны тэр үеийн тэнгэр гэдэг ойлголтод Христийн шашны нөлөө байсан эсэх бол сонирхол татхуйц судлахад хэрэгтэй түүхэн баримт болж үлдэж байна гэж Окада Хидэхирэга тайлбарлсан байна. Гэх мэтчлэн. За ингээд энэ номыг уншиж байхад дэлхийн түүх мэндэлсэн гэдэг энэ номын монголчуудад монгол уншигч нартай зориулж хэлсэн өмнөх үгийнхаа төгсгөлд Окада Хидэхирэга ингэж хэлжээ. Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг хичнээн их байсныг мэдж монголчууд өөртөө итгэлтэй бахархал дүүрэн амьдрахыг чин сэтгэлээсээ би хүснэ гэж Хидэхирэга ингэж хэлсэн байна. Тэгээ энэ үг миний зүрхэнд их хүрсэн. Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг хичнээн их байсныг мэдж монголчууд өөртөө итгэлтэй бахархал дүүрэн амьдрахыг чин сэтгэлээсээ би хүснэ гэж хэлсэн ба. Тэгэхээр 3 үйл үг түүний энэ сүүлчийн хэсэг өгүүлбэрт гарч ийн тийм ээ.
Түүхээ мэд. Тэгээд өөртөө итгэлтэй бай. Тэгээд бахархал дүүрэн амьдр, тийм мэд, итэг, амьдр гэсэн 3 үг явж байна, тийм. Тэгвэл Христийн дотор Христ таны төлөө юу хийснийг та мэд. 2 та түүнд итэг. 3 дугаар та түүний төлөө амьдр гэж өнөөдөр би та нарыг зоригжуулмаар байна. Түүхээ тулж л босдог аливаа үндэстэн бол. Төрийн сойрхол түүхч Үлзий Батаргаа тэгжил хэлж ирсэн. Аливаа үндэстэн мандан бадрахад түүхэн суур болж өгдөг. Түүхэн дээрээ тулж л босдог тухайн ус үндэстэн. Одоо ч гэсэн орой болгон бид нар зурагтаараа солонгосын кинонуудыг үзэж байна. Тэд нар түүхээ харуулсан кинонуудыг ямар амар хийж байна. Тийм ээ? Зүгээр л нэг жижиг баатрын тухай 70-80 ангитай кино хийж штт. Гэтэл биднэрт одоо тэр шиг одоо өчнөө одоо ангитай одоо хийх өчнөө том баатруудтай штт. Одоо дааш тэр киног нь хийж чадахгүй л гал та. Тэгэхээр тэд чинь түүхээ сурталчилж штт. Түүхэн дээрээ тулж штт. Тэгвэл бидэнд тулах юу байгаа? Христ итгэгч нар бидэнд тулах юм юу байгаа? Та бид хоёр бол Христэд итгэж Монгол хүн багхгүй юу? Тэгэхээр та бид хоёр тулах юм юу? Монгол хүн гэдэг утгаараа бид өөрсдийн түүхээ мэдэх ёстой. Яг үүн шиг Христ итгэж хүн гэдэг утгаараа Христ миний төлөө юу хийсэн гэдгийг би мэдэх ёстой. Би түүнд итгэх ёстой. Бид түүний төлөө амьдрах ёстой. Өөрөөр хэлбэл Христ таны төлөө нас орсон. Та Христийн дотор шинэ бүтээл болсон. Та үүнийг мэд. Та үүнд итэг. Та өөрийгөө шинэ бүтээл болсон гэдэгтээ итэг. Тэгээд та түүний төлөө энэ дэлхий дээр амьдрах тун. Эзэн Есүс Христийн нэрээр өрөөж байна. Хамт залбирцгаая. Тэнгэр тошигч шагуучид бурхан эцэг минь. Наран доор үндэснүүд хийгээд тэдний нутаглах хил хязгаар, тэдний цаг үеийг тогтоосон нь хүн таныг эрен хайж, таныг таньж мэдэх ёстой учраа бөгөөд өөрийн энэ агуу төлөвлөгөөнд дотроо өнөөдөр бидэнд энэ газар нутаг, энэ өв соёл, энэ түүх, энэ ард түмнийг бүтээж өгсөн тандаа баярлалаа. Эзэн минь, бид хаанаас ирсэн? Хэн гэдгийг мэдэх ёстой адил. Бид хэний бүтээл, хэний ивэл өрөөлөөр бид өдий зэрэгтэй яваагаа таньж мэдэн. Итгэл дүүрэн таны хүслийн дагуу амьдрахад бидэнд та туслаач. Эзэн минь, Битаний ургас чуулган энэ дэлхий дээр байгаа таны чуулганууд энэ дэлхийг тантай холбох гүр тэр элчин сайдын яам болж харин бид бүгдээрээ таныг төлөөсөн элчин сайдууд байж энэ дэлхийг бид тантай эвлэрүүлэн амьдрахад бидэнд та туслаач. Баярлалаа эзэн. Бүх алдар магтаалыг танд өргөе. Бурхан минь, өнөөдөр манай цуглаанд ирсэн хүнний бүрийг та ивээгэж, наадам зуны амралт гээд ирч чадаагүй манай цуглааны бүхэл гишүүдийг та ивэн өрөөгөөч. Хаа байгаа газар тэдний залбирал дотор та хамт байж. Тэднээс гарах магтаалын ангиллын дахлуудыг та өөртөө ав. Тэднийг та бүрэн дүүрэн өрөөж өгөөч. Тандаа баярлалаа. Тандаа алдрыг өргөн аврагч эзэн Есүс Христийн нэрээр